За Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд инфляцийг 2026 онд 7%, 2027 онд 6.4%, 2028 онд 6% хүрэхээр төсөөлсөн байна. Харин төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс инфляцийг 2026 онд дунджаар 8.2%, 27 онд 7.2%, 2028 онд 6.8% байх төсөөллийг гаргасан байна. Одоогийн байдлаар бол одоо 2024 оны төгсгөлд инфляц 9.2 байсан бол одоо 25 оны 4-р сарын байдлаар бол 8.6-тай байгаа. Тэгээд засгийн газар инфляцийг хүнсний хувьсгал хөдөлгөөн, атрын дөрөв, тариалангийн тогтвортой хөгжлийн аян зэрэг эрчимжүүлсэн мадлаг зохиог хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн дүнд хүнсний үнс харж инфляцийн дарамт буурахаар тооцсон байна. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг хязгаарлахад чиглэсэн бодлогын нөлөөгөөр инфляцийг үргэлжлүүлэн буулгахаар төлөвлөжээ. За тэгэхээр энэтэй холбогдуулаад нэг хоёр асуулт асууя. Инфляцийн төвшинг тооцож гаргахдаа төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн түрүүчийн зөрөөтэй байсан гаргасан инфляцийн төсөөллийг хэрхэн аргалзаж үзсэн бэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт 2025 онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлж дунджаар 105 Америк доллараар тооцоолсон. Тэгэхэд бол одоо бол үн унсан, экспорт саарсан, дэлхийн зах зээл дээр одоогийн байдлаар 97 Америк доллар байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт буурсан байна. Монгол банкны зүгээс хятадын эдийн засаг эх хичээлүүдэд саарахтай холбоотойгоор нүүрсний үн бол 2026 он хүртэл унана гэсэн тийм мэдээлэлтэй байгаа. 2023 онд 117 байсан шүү дээ нүүрсний үн. Тэгэхэд одоо 24 онд 101, 25 онд 80 гээд 2026 онд бол 75 орчим байна гэсэн тийм таамаг байгаа. Нүүрсний үн буурж байгаатай холбоотой гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлж улмаар инфляц төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болох эрсдлийг ер нь тооцсон уу? Энэ дээр ямар бодолтой байгаа вэ? Ямар тооцоо байгаа вэ? За энэ хоёр асуултыг асууя. За сангийн сайд болтын жавхлаа хариулъя. Нэмж хариулт өгөх албаа шууд эндэрээр асуулт хариулъя. За өнөөдөр бид төсвийн хүрээ ярьж байгаа шүү. Төсвийн хүрээ гэдэг бол энэ нь онлын матриц байдаг. Ер нь төсөв макро төсөөллүүдийн маань хязгаар тоонууд л байгаа. За энүүний ардаас бид төсөв оруулж ирнэ. За төсөв дээр илүү их таны асуултууд дээр тодорхой хариулагдана. Энийг эдийн засгийн хөгжлийн яамнаас манай энэ одоо хүрээг оруулж ирдэм байгаа юм. За эдийн засгийн хөгжлийн яамнаас нэмж хариулнаас би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд хариулъя. За Басгалын гишүүний асуусан тэр одоо үнийн өсөлт инфляц бол эн чинь зорилттой түвшин юм байна. Бид нэр энэ түвшин рүү одоо инфляцийг чиглүүлнэ. Тийм учраас бусад одоо бодлогын зорилтууд маань одоо бодлогын хэрэгслүүд маань энэ рүүгээ чиглэнэ гэж байгаа зорилт түвшнээ хэлж байгаа. Ямар гарах нь бол гүйцэтгэл тусдаа. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс бол ингээд саналууд тоонууд бас авдаг. За энэ тоонуудын гол энэ жилийн түвшнүүд хоорондоо зөрж байгаа. За тэгвэл би засгийн газрын оролцож байгаа тоонууд бол би хамгаална. Зардлын хязгаар төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс доогуур байгаа. Өөрөөр хяналттай гэсэн үг. Орлого дээр ч гэсэн нэлээд болгоомжтой бас доогуур байгаа. Инфляцийн түвшин ч гэсэн доогуур байгаа. За бидний оруулж ирсэн инфляцийн доогуур түвшин бол Төв банкныхтай бол харин ойролцоо байгаа. Төв банкны чинь 5 дээр нэмэх хасах 2 гэж байгаа. Өөрөөр хэлбэл 3-аас 7 гэсэн ийм диапазон дотор үнийн өсөлт хэрэгжүүлүүдэд хадгална гэдэг бодлогын зорилттой тавьчихсан. Ингээд энүүний хойноос мөнгөний бодлого нь хатуурах нь зөөлөн байх нь Төв банк өөрөө шийдвэрээ гаргаад тухайн үед ингээд явах нь гэсэн үг. За тийм ч учраас засгийн газрын хувьд бол Монгол банкны энэ оруулж ирж байгаа зорилтод энэ диапазон дотор болвол байж байгаа гэж ингэж харж байгаа. За энэ рүүгээ бид нар одоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулаад за ингээд хөрөнгө оруулалт за мөн одоо төсвийн зардал болон бусад одоо зээл тусламжийн ажилт гэдэг энэ бүх юмаа одоо алхмаа тааруулаад тунгийн тааруулаад явна гэсэн үг. Гүйцэтгэл бол биш шүү. Инфляц ямар түвшинд яаж одоо зөрж гарах нь вэ? Энэ хүрээндээ байх нь вэ? Гүйцэтгэл ямар байх нь вэ? Энийг бол одоо тухайн үеийн явцад нь эсвэл бол гүйцэтгэл дээр нь ярих нь илүү оновчтой. За эдийн засгийн хөгжлийн яамнаас нэмэх зүйлүүд байвал хэлээрэй.
За дөрөвдүгээр энэ дэр. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмжийн дараа Бактхүү баясгалан гишүүний асуултанд хариулъя. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эрүүлсэн тоо манай яамнаас гаргасан тооцооллын зүргэн бол гол зүрх нь бол сая төсвийн зарлагын хэмжээнд дээр байна. 2 их 80 орчмын 2026 онд илүү зардлын энэ зардлын өндөр байна гэдэг нь өөрөө цаанаа инфляцийн тооцоолол дээр бас өдөөгч хүчин зүйл болж байгаа. Ер нь бол эдийн засгийн одоо тэлэлттэй халдтай үед бол төсвийн бодлогоор агшаах бодлого төсөв эдийн засаг агшсан үед нь төсвөө тэлэх бодлогоор эдийн засгийн өсөлтийг тогтвортой авч явах нь бас давхар утгаараа инфляцийг бас тогтвортой түвшинд хадгалах нөлөөтэй байдаг. Тэгээ инфляцийг бол зөвхөн засгийн газрын төсвийн бодлого биш Монгол банкны мөнгөний бодлоготой хослуулж уялдуулах замаар бас явах ёстой. За тэгээ Монгол банк өөрсдөө зарласан дээр зорилттой инфляцийн түвшин бас сая сангийн сайд хэлсэн бууруулах түвшинд авч явж байгаа. Тэр нүүрсний үнийн хувьд бол бас биднес төсвийн тогтвортой байдлын зөвлөөс ирүүлсэн нь бол дунд хугацаанд өсөх төсөөлөлтөө манай гарах. За гүйцээж хариулъя. Тэгээ төсвийн тогтвортой байдлын зөвлөөс ирүүлсэн нүүрсний үнийн дунд хугацааны төсөөлөл нь бол манай гаргасан тооцоолол өндөр байгаа. Биднээсийн хувьд бол эдийн засгийн одоо үүсэж байгаа нөхцөл байдал эх 2 жил дамж гарах нөлөөллийг харгалзаад илүү болгоомжтой байдлаар үнэ төсөөлж оруулсан байгаа. За мөнгөтэй гишүүн асуулт асууя.